Доктор Таван шар салбар. Таван шар гэдэг нэршил үг үйлдвэрийн оройнд орон сууцны таван шар барилга баригдсантай холбоотой гэдэг. Тэртээ 1954 онд батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ангадугаар ерөнхий төлөвлөгөө 1961 он хүртэл хэрэгжих явцдаа олон бүтээн байгуулалт хийсэн. Одоогийн ханы материалын эцэс тухайн үед найрамдлын шаврын ордог түшиглэн толгойтын тоосхны заводыг барьжээ. Тоосхны заводын ачаар Улаанбаатарын барилгажилтын үйл явц бүтээн байгуулалтын эрч хүч асар нэмэгдсэн түүхтэй. Толгойтын тоосхны үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг тухайн бүсэд цогцоор нь шийдэж 1952-оос 57 оны хооронд цэцэрлэг сургууль орон сууц барьснаар оршин суугчдын тогтвор суурьшилтай үе удмаараа аж төрөн ажиллаж амьдрах нөхцөл бүрдсэн. Таван шар гэдэг нэршил бол орон сууцны таван шар барилга баригдсантай холбоотой юм. Сонирхолтой нь яг энэ үед одоогийн 1-р хороолол, 10-р хороолол баригдаагүй байсан ба андуудаас 5 шар хүртэл 7-оос 8 км орчим хов хоосон газар байжээ. Энэ хоосон газарт социализмын том бүтээн байгуулалт болох нэг болон 10-р хорооллын суурийг тавьсан. Ариун их түүх баялаг бүтээн байгуулалтын эхлэл болсон зон олны хөл тасардаггүй 5 шард сонгон хайрханчуудаан үйлчлэх доктор Таван шар салбар таныг урьж байна.